За, хоёрдугаар хэсгээр А вариантын 2-1 болно. За, энэ олон гишүүд өгсөн. За, тэгээд энэ олон гишүүдийн 3 язгуур нь x1, x2, x3. За, өсгөрмөр хэлсэн байна. За, тэгээд нэгдүгээр нь ийм авах хэрэгтэй байна. x1 дээр нэмэх x2, нэмэх x3. 3 язгуурын нийлбэг олно. За, энэ нь weighting term-ээр ийм байна. За, энэ 3 язгуурын үржил байна. А энэ хоёрсон үржлүүдийн хас хүнтэй авсан байгаа. А энэ болохоор яг тэгэхээр 3 язгуурын нийлбэрийн хэсэг хүнтэй байна. Тэгэхээр энэ нь яг x1, x2, x3 нийлбэр x компонент өмнөх хөцөлтийг энэ тоон. Тэгэхээр энэ өмнөх хөцөлтийг нэг юм чинь үсгэсэн. Өөрөөр хасдаг байна гэсэн үг юм. За энэс шууд үсгэхийг харагдаж байгаа. За энэс А гэх юм үсгэх юм. Энэ үсгэх юм. За хоёрдугаар нь. За x1, x2, x3, x1, x2, x3 арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн бол эндээс x2 болох юм байна. За тэгвэл шууд энэс x1 гэдэг арифметик прогресс үүсгэх юм бол x1 гэдэг бол x2-оос ямар нэгэн d ядуу асах хэрэгтэй. За нэг нь x2. Нэг нь x3 гэдэг бол x2 дээр ямар нэгэн d ядуу асах хэрэгтэй. Эндээс үүсгэх байна. Энэ гэдэг нь яг хэлээд за d ядуу устдаа 3x2 тэнцвэр үүсгэхээс x2 нь 3-тай үзүүлэх. За энэ болчихлоо. За эхний нэгдүгээр хэсгээр бол 3 язгуурын нийлбэр 9. Хоёрдугаар хэсгээр x2-ыг дундах гишүүн 3-тай үзвэл уул прогресс язгуурыг олж байгаа. За язгуурыг олох болохоор нэг гэсэн үгтэй. Нэг нь x хоёрдугаар гишүүн хоёрдугаар язгуурыг 3-тай үзвэл энэ гишүүн x-ээс 3 сум олж байгаа. X куб хасны 9x аваад нэг нь 25x хасны 21 гэж. За энэ гишүүн x-ээс 3 таваач тэгэхээр x квадрат гэж юу вэ? X квадрат гэх юм бол x куб хасны 3x квадрат болчин хасын хас 6x квадрат нэг нь 25x доош өгч. За хасны 6x гэж тэгэхээр хас 6x квадрат нэг нь 18x гэснээр 7x хасны 21 нэг нь 7 болж байна. Тэгэхээр 7x хасны 21 буюу ингээд. За энэ төвчүүд гэхээр x1 2 байна. За x1 2 төвчөө юу авах гэхээр x1 3 шүү дээ. x1 x3 төвчөө болох гэхээр 3 нэг хасны 9-оос 7-аас хасаад 3 нэг хасны 2 болж. За энэс юм шигч ирэхээр x1 нь 3-аас хасны 2. Тэгэхээр x1 нь за x2 нь 3-тай төвчөө. За x3 нь болохоор 3 дээр нэг язгуур 2 гэсэн 3 шийдтэй болох шиг байсан. За энэс нь арифметик язгуур 2-ын нэмэхэд гарна. Дахиад язгуурын нэмэхэд гарна чинь d буюу язгуур нь язгуур 2 гэсэн болж байна. За тэгэхээр энийг бүхэн дараа нэг. За дөрөвдүгээр хэсгээр энэ бол 3-р хэсгийг бодсон болох юм дээ 3-р хэсэг. За ингээд 3-р хэсгийг үзэж байгаа. За 4-р хэсгийг бодлоо. За 4-р хэсгийг бодлоо гэж байна. Язгуур x1 дээр нэг язгуур x2 нэг язгуур x3. Юу вэ? Язгуур x1 x2 x3. За тэгэхээр мэдээж язгуур x2 гэдэг бол язгуур 3 байж байгаа. Нэг. За энэ хоёр нийлбэр байна. Энэ хоёрыг сарфаар авчихсан. Ийм байл язгуур 3-аас хасах язгуур 2, нэг нь язгуур 3, нэг нь язгуур 2. Ийм байна. За энийг олох юм бол би хичээ. За язгуур 3 хэвээр биччихээ. Тэгээд энэ хоёрыг нийтийн квадрат хэвшүүлээд тэгээд авчих. Эргэж болж. Өөрөөр хэлбэл энэ язгууртай ирэхэд эргэж тоо, энэ бас язгууртай эргэж тоо. Энэ хоёр эргэж тоог нийлбэр нь эргэж байж байгаа. Тэгэхээр
Би яг зүгээр квадрат шүлээд язгуур авчих яг утга өөрчлөлтгүй адилхан гэсэн. За одоо энэ квадратны одоо энэ квадрат задлчих юм бол юу болох вэ? Язгуур дээр нэмэх. За том язгуур дотор орчин тэг квадрат задлчих. Квадрат задлахаар энэ 3-аас 3 дээр 2 гэж гарах учраас А квадрат Б квадратаас энэ хоёр язгуур хоёр босдод 6-ны нэмэх 2 язгуурын дор. За энэ хоёр үржүүл. Тэгэхээр язгуур дотор оруулахад 9-өөс хасах нь 2 гэж болоо. 9-өөс хасах нь 7. За энэ маань яг D гэдэг язгуур 3 нэмэх язгуурын дор И нэмэх 2 язгуурын дор За энэ бол ингээд бүгдчих юм байна. Энэ сүүл яг D дээр 3, E дээр 6, F дээр 7. D 3, E C D E 6, F 7 гэж байна. За зэрэгээс харах нь A гэдэг нь 9, B гэдэг нь 3 энэ B тийцүү 3 тэ. За энэ за C гэдэг нь 2 гэж үлдэн. A 9, B 3, C 2, D 3, E 6, F 7. За ингэ болж байна. За энэс 3 зэргийн олон гишүүдийн хувьд weighting theorem-ийн нөгөө коэффициент тоос яг 3 язгуурын нийлбэр нь квадратын өмнөх коэффициентийг кубын өмнөх коэффициент хуваагаад эсрэг нэртэй авсан чинь энэ хасвас энэ нэмэх нэг байгаа учраас хуваагаад хасвасны эсрэг нэртэй авахаар нэмэх хэрэгтэй болж байгаа. За прогресс гэсэн учраас прогресс чанар ашиглаад их соёл олгосон тэрнээс нэг юм болсон. За нэг шийдэл болчихсон нэг язгуур болчихсон учраас шугам боломжтой хуваагаад 2 буюу квадрат боломжтой гарч тэрийг x-ийн соёл болсон. Тэгээ энэс D гарсан. За бүгдийн язгуурт оруулаад нийлбэр болгосон. Тэднийг бол язгуурт оруулах хэрэгтэй. Язгуурын тооцоо хийж ингээд бодлыг дуусгалаа.